хүний нөөцийн одоо хомсдол за мэдээж одоо бүх компани тулгарч байгаа асуудал гэдэгтээ бол бүгд санал нэгж байгаа. Гэхдээ эдгээрийг одоо шийдвэрлэх арга замын тал дээр та бүхэн судалгааны ямар дүгнэлтүүд эхэлж болохоор байна. Тэгээ хүний нөөцийн хомсдол өөрөө юу вэ гэхээр зэрэг нэлээд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Тэр хүчин зүйлүүдийн эхлээд нарийн судалж авч үзэх ёстой. Ер нь бол өөрөө энэ хөдөлмөрийн зах зээл чи өөрөө одоо эрэлт нийлүүлэлтийн одоо яг ийм хамгийн оптималны тогтолцоон дээр үндэслэж идэг. Тэрэн дээр бол юу вэ гэхээр бид нар нийлүүлэлт тал дээр аваад үзэхээр энэ хамгийн их нөлөөтэй юм нь бол манай Монголд бол ялангуяа манай хүн ам зүйн одоо демографийн пирамид гэж ярьдаг тийм энэ байгаа. Тэгэхээр яг манай хүн ам зүйн энэ демографийг хараад үзэхээр энэний тогтолцоо бол одоо яг нэг 17-оос 32 насныхан дээр хамгийн багассан байдаг. Дотгошоо юмж орсон байдаг, хүмүүцсэн байдаг. Тэгэхээр тэр үеийн одоо яг хүүхд төрөлтийн хэмжээ ч юм уу те ямар нэг одоо нийгмийн шалтгаантай юм уу буурсан. Тэр нь одоогийн яг ажил эрхлэлд яг хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтэн дээр нөлөөлж байгаа гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгэхээр энэ бол яг нөгөө хамгийн их үе нь бол 32-оос дээш насныхан байна. 32-оос 40 насныхан байна. Тэр үеэсээ бол даруй баг 200 мянгаар зөрүүтэй байдаг байхгүй. Тэгэхээр 200 мянга гэдэг чинь манайд бол том тоо байхгүй. Яг үндэ бол бидний оролцооны баг 25 орчим хувь. Ер нь бол бид нар нийт ажиллах хүчний оролцоо болвол нэг 56% байгаад байгаа. Тэрийгээ бол бид нар 75 болох ёстой гэсэн ийм одоо том амбицтай байх ёстой. Яагаад гэвэл дэлхийн одоо хөгжилтэй орнуудын хувьд бол 75 хүртэл байдаг оролцооны хүч. Тэр нь дэлхийн тулд нөгөө бид нар яг ажил олгогч нарын зүгээс бол компаниуд аюул олон төрлийн одоо ер нь бол total HR план гэж ярьдаг. Тэгэхээр нэгдсэн хүний нөөцийн төлөвлөлт гаргах хэрэгтэй. Тэрний өглөөр маш олон хэлбэрээр ажил эрхлэлтийг татах хэрэгтэй байна. Тэгээд нөгөө нэг employment-оос илүү deployment тал нь тий яг байрыг олж аюул олон газар ажиллуулах, зарим нь бол зайнаас ажиллуулах тий зарим нь цагаар ажиллуулах, өдөр шөнө орой хамгийн их боломжтой тийм цагийн хувааруудыг уян хатан гаргах дан офсих гэж болохгүй. Нийтдээ манай байгууллагч чинь 500 хүний орон тоотой гэдэг юм бол 500-ийн бол жишээ нэг 75 орчим хувь нь л офс гэж бодох хэрэгтэй. 25% нь бол бид нар тэр уян хатан одоо ажил эрхлэлээр зохицуулах хэрэгтэй байдаг. Тэгжээж бид нар нөгөө нэг энд угаасаа нийлүүлэлтэн дээр цөөрцөн хүмүүсийг бид нар хайгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр энэ хүний нөөцийн ухаалаг бодлого энд маш чухал байдаг. Яг олон улсын одоо хөдөлмөрийн зах зээл дээр аваад үзэх юм бол яг энэ хүний нөөцийн одоо хомсдолч гэдэг юм уу эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байгаа байдлыг одоо засах хэд хэдэн юм арга хэмжээнүүд байх шиг байна. Монголын хувьд яг Монголын онцлог тохирсон ямар одоо стратеги байж болох вэ? Та жишээ нь сая ажил хүчний оролцооны түвшин 70% хүрэх амбицтай байх ёстой гэж байна. За гэтэл нөгөө талдаа бас юу гэдэг нь офис заавал ирж ажиллах шаардлагагүй бас хэсгийг бол бий болох ёстой гэж байна. Тэгэхээр Монголын хувьд яг тохиромжтой хамгийн тохиромжтой хувилбар нь юу? Тийм Монголын хувьд бол хамгийн тохиромжтой хувилбарыг одоо яг Монголынхоо хөдөлмөрийн зах зээлийг аваад үзэхээр манай нөгөө идэвхгүй хэсэг байгаа шүү дээ. Дөрөв оролцооны коэффициент 56 гэсэн. Идэвхгүй нөгөө нэг 44% ч болохоор юу вэ гэхээр ихэнх нь дандаа юу байдаг нөгөө гэр бүлийн одоо асуудалтай асрамжилдаг, хүүхэд хардаг, настай хүн асрамжилдаг тий яг яахын аргагүй ийм байдлаар ажил хийхгүй байгаа хүмүүс давмгай байдаг. Тэгэхээр бид нар бол ер нь нэг тал дээр ингээд том зургаар нь харах юм бол улс орон өөрсдөө Монгол хүний хөгжлийн асуудлыг бол нэгтэн тавьж авч үзэх ёстой. Тэр одоо нөгөө асрамжийн газар, халамжийн газар, тэгээд одоо нөгөө нэг эмнэлэг үйлчилгээ те. За энэ үйлчилгээг бол маш сайн болох хэрэгтэй. Тэгснээр бол тэнд нэг хүн асраад байж байгаа хүн өөрөө одоо яг нөгөө нэг идэвхтэй ажиллах хүчин маань тэнд болохоор гэртээ идэвхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ 44% сэргийх ийм бодлого бол яг төрөөс юм тодорхой юм цогц арга хэмжээ авчиж явагдах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал байгууллагын зүгээс бид нар яах вэ гэхээр түрүүний яг хэлсэн цагийн хуваарийг их уян хатан болгох хэрэгтэй. Тэр хүмүүс чинь бол ийм байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд нөгөө хүүхдүүд байгаа. Сургуулийн том насны хүүхдүүд, ахлах насны сургуулийн хүүхдүүд тэд нар чинь ингээд хичээлээ тараад ирэхээр тэр хүн ингээд солигдох боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нар компаниудын хувьд бол нөгөө нэг ээлжийн хуваар, цагийн хувааруудыг маш уян хатан одоо flexibility гэж ярьдаг тийм. Энэ дээр нь тавьж өгснөөр бол бид нар
энэ цагийн ажилтнууд, хөлсөр ажиллах, гэрээгээр ажиллах хүмүүстэй энэ дээр бол бид нар заавал одоо бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй. Таны бас түрүү ярьж ирснээс ургуулад асууя гэж бодож байна. За ерөнхийдөө таасаа хэлж байна. За байгууллагууд бол харилцан ийм олон төрлийн одоо цагийн хуваарьтай байх талаар бас бодолцох хэрэгтэй гэж. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа макро эдийн засгийн нөхцөл байдал те энэтэй холбоотойгоор байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс бас нэг талаараа уян хатан цагийн хуваараас илүү одоо тодорхой нэг цагт ажиллаад үдээс хойш тог цахилгаанаа хэмдэг ч юм. За нөгөө талаас бас нөгөө татвартай холбоотой юм асуудлууд хөндөгдөж явах шүү гэн. Тэгэхээр та бүхэн энэ дээр яг ямар зөвлөмж одоо өгч болох вэ? Энэ дээр өгөх гол зөвлөмж бол ерөөсөө бид нар хүний өөрийнх нь одоо ажилтан болгоны ажлын гүйцэтгэлийн төвшин бүтээмжийн асуудал энэ дээр яригддаг гол аспект нь. Тэгэхээр энэ дээр ерөөсөө л ажиллаж байгаа цагийн ажилтан ч гэсэн үндсэн ажилтнтай адилхан бүтээмжтэй байх ёстой л гэж үзэж байгаа. Тэр тохиолдолд бид нар нөгөө цагийн хуваараа ингээд аюул сайн уяатан зөв оновчтойгоор хийчихвэл бүтээмж нь адилхан учраас тэгээд одоо байгууллагын хувьд бол хамгийн хэмнэлттэй гормоор ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Ер нь байгууллагууд дээр зардал гаргадаг юм чинь ажилтнуудын алдаа, дутагдал, чанарын доголдол, бүтээмж муу байдал, гүйцэтгэлийн үнэлгээний доголдол байдаг. Тэгэхээр ийм юм байхгүй байх юм бол бид нар хамгийн сайн өндөр одоо тийм юуны гормоор одоо зардал бууруулалтын гормоор ажиллаж чадж байна гэж дүгнэж байна. Түрүүн бас нэг зүйлийг тодруулъя гэж бодож илаа. За жишээ нь одоо бол манай одоо хуулиараа ч гэдэг юм уу те маш олон төрлийн халамжийн бодлогод хэрэгжиж байна. За ялангуяа одоо 60 орчим төрлийн одоо халамжийн ийм нөхөн олгорч гэдэг юм уу тэтгэмж за тийм ийм зүйлүүд одоо улсын төсөөс олгогдож байна. Тэгэхээр яг одоо энэ нөхцөл байдал нь хөдөлмөрийн зах зээлхийн ажил хүчний оролцооны түвшин буурахад шалтгаалж гинөө нөлөөлж гинөө энэ дээр та бүх ямар дүгнэлт хэлэх вэ? За энэ дээр шууд дүгнж хэлэхэд бол нөлөөлж гинэ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо манай тэр 60 орчим төрлийн халамжийн бодлогод бол дийлэнх нь дандаа нөгөө мөнгө төгрөг өгөх ийм бодлогод явагдаж идэг. Яг үндсэн тэгээд бас яг одоо онилсон яг байгаа онжин үгүй юу энэ дээр асуудалтай байдаг. Тэгэхээр энэ хоёр дээр бол одоо бодлогоо эргэж харж наривчлах хэрэгтэй байгаа. Ер нь бол халамж гэдэг бол яг үйлчлэгээ, тусламж тэр тал дээр байдаг. Яагаад би ингэж ярьж байгааг бол манай нөгөө одоо хөдөлмөр оролцооны үлдсэн 56-гийн чинь нөгөө тал нь 44% нь бол дандаа хүүхэд асардаг, настай хүн асардаг, өвчтөе хүн асардаг ийм юунууд байгаа байхгүй, шалтгаанууд байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар ч яг өөрсдөө идэвхтэй ажиллах хүчнүүд гэртээ байгаад байгаа учраас энэ дээр бол бид нар нэг халамж тусламж гэдгийг тэр настай хүмүүсийн, өвчтөе хүмүүсийн хүүхэд гаргасан эмэгтэйгэд нь хүрэх тэр одоо халамж үйлчлэгээний бодлого яг үйлчлэгээний яг бүтээгдэхүүн юу байх юм бэ гэдгийг л наривчилж одоо тодорхойлж нэг мөнгөний оронд тэр тусламжаа өгчих юм бол эдийн засгт хэрэгтэй байна. Яг бол тэнд ингээд 44% нь хүмүүс тэнд гэртээ байгаад байна шүү дээ. Тэгэд мөнгө их тарааснаас болоод хүмүүс ажил хийгээд хэрэггүй юм байна. Тэгээд нэг амжиргааныхаа юм ингээд будаагууралтай энийг ингээд тэр мөнгөөр нь авчаа хүлээгээд суух ийм гордлого үүсэж байгаа учраас энэ дээр болохоор нөгөө хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих гэдгийн эсрэг хөдөлмөр эрхлэлтээ харин бууруулах бодлого яваад байна л гэж түүж. Хамгийн түрүүнд хуулийн дээр ямар өөрчлөлтүүд оруулах шаардлагатай. За одоо жишээ нь нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт яригдж байна, татварын хуулийн өөрчлөлт яригдж байна, хувь хүний орлогын албан татвар гэдээ маш олон ийм ажил олгогчтой, за нийгмийн даатгал хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хуулиуд яригдж байна. Таны хувьд хамгийн гол харж байгаа өөрчлөлт хаана байх шаардлагатай гэж байна? Ер нь бол хамгийн гол өөрчлөлтүүд бол ер нь нийгэм даяараа ерөнхий судалгаа хийж үзэхэд бол татварын асуудлыг л хамгийн хүндэж ярьдаг. Татвар нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр байна. Явж яг одоо нөгөө үндсэн цалингаас хэдэн төгрөг гар дээр ирж байгаа гэдэг дээр эргээд тооцож тэрийг хамгийн одоо оптималны боломжтой болгох ёстой гэдэг энэ асуудал яригдчихэж байгаа. За тийм учраас одоо нийгмийн даатгал энэ татвар дээр энийг эргэж харж оновчлох энэ дээр мэрэгчлэнгүүдтэй хамтарч аюул сайн одоо ярилцлага юм воркшопууд хийх энэ дээрээс үндэслэл судалгаан дээр суурилсан зөв шийдвэр гаргасаа л гэж